Гурван үеэрээ мал маллаад ингээ нутгалаад нэгээрээ байж байгаа. Сарлага адуу хоёр л дийлэнх нь мал чинь да. Урангаа уян сумд та ингээд мал маллаад малынхаа цайдыг боловсруулад мал мах. Тэгээд зуны цагт нь аялал жуулчил тэгжл амьдарч байна да. Намайг баг байхад бол ер нь газрын харц их сайхан гардаг байсан. Тэгээ одоо бол ер нь газрын харц сумуудаад нөлөгтэй сайн гарахгүй л байгаа. Хүүсэн амин орлого хатрын ер нь тэгэл бэлчээрэн тахлахгүй тулд ер нь л зөндөл нүгэл явна да. Нүүдэл цодол хэвэл бөндөө ярьж өрөөд нэг нүлгээд өгчин. Монголын бэлчээр судлалын нугаалт өвтэй хамтраад одоо малчтын бүлэг байгуулад одоо ингээд сүүлийн 3 жил ингээд хамтраад ажиллаж байна. За өнөөдөр онтоор хурал болно. Тэгээд бэлчээр ашиглах талаар хурал болох юм. За 65% нь бол тодорхой түвшинд доройтсон гэж үздэг. За малчид ер нь цаг агаар өөрчлөгдөж байгаа. Одоо дэлхийн дулаар л явагдаж байна. Дээр нь малын тоо өсөж байна. Эдгээр бэлчээийг одоо сайжруулахад бол бид нар малчдын амжиргааг дэмжих, малчдыг өөр орлоготой болгох, малын чанарыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. За бид нар энэ тухайн төслийнхөө үйл ажиллагааг үр нөлөөтэй байлгахын тулд малчин өрхийн анхдагч холбоо байгуулж байгаа. За малчин өрхийн анхдагч холбооны хууль 2024 онд батлагдсан. За өнөөдөр энийг хурлын жишээ бол одоо энэ одоо хамтарч бүлгийн хамгийн том үйл ажиллагааны нэг юм. Бэлчээрийн мал аж ахуйг одоо авч үлдэх те бэлчээрийг сайжруулахад хамгийн чухал зүйл бол малчид нэгдэж нийлэх байдаг. Тэгээд одоо ер нь малаа чанартай цөөн байлгахыг л одоо тэгж бодож явна да. Тэгээ ер нь малын тоотлогоо ер нь цөөлөд тэгээд цөөн малтай байвалаараа бэлчээрэн жоохон талхалах нь баг. За ер нь нүүдэлж явах угаал цааш нь авч үлдэхийн төлөө тэгэл амьдарч энэ да тэгээд